Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид нэгэн маш сонирхолтой сэдвээр ярилцах гэж байна. Та нар өмнө нь доктортой хөгжлийн 17 зорилго гэж сонсож байсан уу? Хэрвээ сонсож байгаагүй бол одоо би тайлбарлаж өгье. Доктортой хөгжлийн зорилгууд нь хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой гэрээний даалгаврыг хэлдэг. 2015 оны 9-р сард Нүүбийн гишүүд мөн 193 орны төрийн тэргүүд бүгд санал нэгтэйгээр энэхүү хөтөлбөрийг баталж байжээ. Эх 15 жилд улс орнууд ядуурлыг устгаж тэгш бус байдалтай тэмцэн уур амьсгалын өөрчлөлтөө сэргийлж хэнийг ч ардаа үлдээхгүй байхад анхаарах арга хэмжээнүүдийг дистаралтайгаар авч хэрэгжүүлэх учиртай билээ. Тэгвэл одоо энэхүү 17 зорилгууд нь Лодонгийн төдмийн Эрэгүсэм романд яаж хэрхэн илэрч байгаа талаар ярилцъя. Доктортой хөгжлийн 17 зорилгын хамгийн эхний болох ядуурлыг устгах зорилго дээр гарч буй үйл явдлуудаас дуртахад Санжийн эцэг эх болох сайн цогт Цэндэ хоёр багаасаа сүм дууганд бэлэн шалсай мөн замбай гурлаар зурсан бурхны өргөлөөр биенээ тижээн амьд мэнд үлдэн амьдралаа зохион 3 хүүхэдтэй босон байдаг. Тэд хэдий гэр бүл босон ч гэсэн 3 хүүхдэд тижээх гэж хар ажилхийн арай ядаа амьдардаг байсан. Мөргөлжөөд ласцуулан явах замд олон сүм хийдээр өнгөрөх бөгөөд сүм хийдэг дагаан худалдаа арилжааны завхад баригдсан байв. Зах дээр гуйлгачд их байх бөгөөд ихэнх нь толгойн амьдралаа залгуулдаг. Үүнээс гадна мөргөлжтэй авчиж буй зүйлсээр өөртөө тижээх уулын дээрэмчд бий болжээ. Санжийг сэрээ хийдийн ритуалыг тойрон гороогоо хийх явцад бурхны ишиг хүртэж чадаагүй тоошгүй олон ядуус харагдана. Яс эрэс болсон турхаа бихтэй бөөсөндөө баригдаж үзэлд орсон ядуус ч олон үзэгдэнэ. Тэд юунд гороо хийж яваа нь тодорхой. Буян хийж сайн хувь тохиол горилж байсан юмсанжээ. Нилээд олон жилийн дараа сан шөнийн борооноор төрж отгон хүүхнийд азар тараа ороход гэрийн доторхыг ажуул их л ядуу тавилгатай хойморт нь ганц авдар зүүн талд нь бараг газар шамдсан ор түүний цаанд бас нэг авдар иргэнэг ийм л хогшилтой айл байжээ. Отгон хүүхэн санжид санаа зовон гэртээ байсан ганц борц шар будаагаараа түүнд хоол хийж өгнө. Эдгээр Эрэгүсэм романд гарах жишээнүүд нь тухайн нийгэм цаг үеийн ядуурл мөн нийгмийн давхаргын ялгаа энэ тэнцүү биш байдлыг харуулж байна. Бидний дараагийн авч үзэх доктортой хөгжлийн 17 зорилгын нэг бол эрүүл мэндийг дэмжих зорилго юм. Үе мөрний дээгүүр заваар гаталж байтал үлзэгийн биеийн муудан завны хөдөлгөөнийг төвчж чадалгүй газар дээрээ нас эцэсэлдэг. Санж мацаг байрсны улмаас хотоодны шарахтай болов. Түүнийг эмчлэхээр эхлээд Маранбиг дууддагч идгэж чаддаггүй бөгөөд жор мэддэггүй ламаас зовлон үтсэн чаванц дээр хэмээн Брэвэн эмээнийг дуудан хоол унд хийж өгснөөр Санжийг эмчилнэ. Санж шийтгэлээ гүйцэтгүүлэн сэрээ хэд Папан хаа ритодыг 3333 удаа тойрж байх хэвцээ мэнгэртэй хүнтэй таардаг. Тухайн хүн 3 үеийн үзэнд буюу эрүүл урт удаан амьдрахыг мөрөөддөг байв. Гэвч мэнгэр өвчнөө эмчилж чадахгүй шашинд итгэн хийдийг тойрох хэвцэд олон түмний хөл хөдөлгөөнд боссон шороонд өвчнөө сэтэрж нас бардаг. Дурдгдсан үйл явдлууд нь романы тухайн цаг үеийн нийгэм болон хувь хүний эрүүл мэндийн асуудал хэрхэн хөндөгдөж байгааг харуулна. Бидний дараагийн романд илэрх доктортой хөгжлийн 17 зорилгуудын нэг бол дөрөвдөх нь бөгөөд чанартай боловсролыг дэмжих юм. Санж үлзийт хоёр төвдөөс зүгтэн явах замдаа олон саад бэрхшээлтэй учрах бөгөөд эдгээр саадуудыг үлзийтийн амьдралын турш олж авсан мэдлэг туршлагын ачаар даван гарч чаддаг. Жишээ нь анги цахилгаантай бороо орох үед санж модон доор хорогдъё гэхэд үлзийт модон доор илүү их анги цахилгаан тацдаг болохоор хэрэггүй эмээн адан дунд нуугдахаар шийдсэн бөгөөд нээрэл тэр мод нь ангид цавилдаг билээ. Дараагийн доктортой хөгжлийн 17 зорилгын нэг бол гендерийн эрхтгч байдал юм. Зохиолоос жишээ авбал буян залбирах хийд рүү Санжийн ээж болон Цэнтэйг оруулах бүхэл ойртолдоггүй. Энэ нь Монгол үндэстний хувьд лам бол зөвхөн эрэгтэй хүнээр илэрхийлэгддэг байсан ба эмэгтэй хүн лам болох гэдэг бодол төдийлөн байдаггүй байсныг харуулж байна. Харин төвд үндэстний хувьд бол шимнэнц буюу эмэгтэй лам нарын суудаг аниг гомбоо хэмээх сүмд шимнэнц нар үлзийтэй хийд рүү нэвтрлээ хэмээн хэлэгнэн задан алдаг. Үүнээс гадна дээрэмчин болсон бүх магнаа отгон хүүхний үрийн заяа үзэж чадахгүй хэмээн өөр төвд ихнэр авдаг. Энэхүү жишээнүүдээс харан эртээр үеэс эхлээд эмэгтэй хүмүүсийн байр суурь маш доогуур байсан бөгөөд гендерийн эрхтгч бус байдлыг үүсгэсээр байгааг харж болно.
Далай ламын ордны гадаа байсан ядуу мөрөлчөд ус суунаасаа бөөс олж амдаан хийн үүдэн шүдрээ хаздаг байв. Төвдөд бөөсөө үүдэн шүдрээ хазаж алдаг заншилтай юм байжээ. Үүнээс харахад тэдний ундны усны хүрэлцээ ариун цэврийн байгууламж дутагдмал байсныг мэдэж болно. Энэ нь бидний одоогийн тавьсан зорилгоодын 6 дахь зорилго бөгөөд ундны усны ариун цэврийн байгууламжийг хангах зорилготой нийцэж байна. Дараагийн доктортой хөгжлийн 17 зорилгын нэг бол инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх юм. Зохиолоос харвал тухайн үед сүм хийдийг дагаж л хот зүрэн бий болдог байсан бөгөөд оройгүй сүм роман дээр хийд болгоны хажуус шорон, зах гэх мэт арилжаа худалдааны газрууд дүрслэгддэг. Сүм хийд нь тухайн цаг үеийн боловсролыг эзэмших ганц арга байсан тул мэдлэг боловсрлоо дагаан тэр газруудаараа хотжилт үүсгэж эхэлсэн. Дараагийн доктортой хөгжлийн 17 зорилгын нэг бол тэгш бус байдлыг бууруулах юм. Зохиолоос харахад аливаа сүм хийд рүү орохын тулд өглөг эсвэл татвар төлж ордог. Мөн түншлэн тэтгэр хүмүүстэй өгсөн өргөлийнх нь хэмжээгээр ялгуулан харьцдаг байсан. Энэ нь хүний баян ядуугаар нь ангилан гадуурхаж байгааг харуулж байна. Мөн бүх магнаа мөргөл хийхээр явж байх үед дэнзэнгийн нэрэмчид тэдний ямар ч гэм хор учруулаагүй байхад өөрсдийн ашиг сонирхол дээр суурилан тэднийг хулгайлж шоронд хийдэг. Энэ хоёр жишээнээс харахад зохиолд өршлөгдсөн нийгмийн бүтэц болон нийгмийн давхарга нь эрх мэдлийн түвшин ялгаатай байгаа байдлыг илэрхийлж байна. Дараагийн доктортой хөгжлийн зорилго бол 15 буюу хуурай газрын экосистем. Үүнд цэрээдэг маш олон хүмүүс өөрөөр шалтгаанаар 3333 удаа тойрдог. Тэгэхээр тухайн газрын шороо манарч дан ганц хуурай газрын экосистем гэлтгүй иргэдийн эрүүл мэндийн байдалд маш их сөргөөр нөлөөлж байдаг. За үүний дараагаар бол 16 буюу инх тайван шудраг ус байгаа. Үүнд бүх магнаа дарамт хоёр ямар ч хэрэг үйлдээгүй үрнээ шоронд орж тамлуулдаг. Харин нөгөөтэйгүүр зах дээр санж чалсантай зүг явж байхад нэгэн хүний гавлыг харж дамар хийвэл ямар сайхан болох болоо гэж боддог. Тэрээр явж байгаад чалсан их нэг л бүсгүй их сонирхож хардаг бөгөөд санаж гайхаад юуг ингээ гайхаад сонирхож хараад байгаа юм бэ гэд хэлгээд ирэхдээ бол чалсан тэр бүсгийн гоо үзэмжүүд биш харин дуун чөмгөөр нь ганлан өгчм хийвэл ямар сайхан болох болоо хэмээн боддог хэлдэг. Тэгээ тэр хоёр ерөнхийдөө явж байгаад нэгэн хулгайч зурж явахыг хараад өвчин мөрөнд түүнийг цааш харуулахаар авчиж байгааг чалсан мэдэнгүүтээ хямдхан дамартай болохонтой хэмээн бодоод түүнийг дагаж явдаг. За үүний эцэст бол оройгүй сүм роман нийгмийн олон талд сэдвийг хөндөж хүмүүсийн боловсрол, эрх чөлөө, шударга ус гэмэт хүмүүнлэгийн асуудлуудыг маш олон өнцгөөс нь олон үйл явдлуудаар харуулж өгч чадсан юм аа.